За спид хайрсан суулгах заавар. Одоо өдөр интернет татчихсан файл чинь компрессор гэдэг юм дээр орсон байна. Одоо жишээ нь LAN 80 тэгэхэд одоо WinRAR-аар ингэ нэгтчихнэ. Spid хайрсан open file location. Тэгэнгүүтээ одоо бид энэ медиа дотор суулгаад гэдэг бол энэ дээр суулгахгүй. Одоо энэ медиа гэсэн ийм шинээр фолдер нээчихнэ гэсэн үг. Ингээд нэг фолдер нээгээд энэ медиа нэр өгчнө. За тэгэнгүүтээ энэ медиа дотор одоо энэ LAN 80 гэд байж хад одоо энэ медиа гэсэн бооз. Одоо энэ медиа доторхыг Ctrl A гэд бүгдээ нэтвчүүлж авангуудаа медиа руу шууд ингээд ширээл хийчихнэ гэсэн үг. Ерөөсөө мод суулгахад бол ерөөдөө юм амархан болсон. Сүүлийн үед ихтэй инсталлер байгаадах шүү лээ. Одоо ерөөхдөө хийхэд ингэ сууж байгаа. За яг энэ LAN 80 бол үнэн байсан болохоор энэ replace гэдэг дээр ингэж дарчих болох юм байна. За мод суулгах бол ерөөхдөө юм амархан. Тэрнээсгүй нэр болгоноор хийгээд ах юм байхгүй. Хэрвээ энэ media гэсэн энэ файл байхгүй бол шууд энэ spin tires-ийн энэ дотроо зүгээр энэ чинь суул энэ медиа гэдгийг хийчихнэ гэсэн үг. Тэгэл дараа нь суулгахдаа муу адил ингээл болгох боломжтой. Бүгд адилхан орно. За тэгээд нэгэд одоо ингээд медиа гэдээ суулгах. За энэ Steam гэдэг юм дээр шүү дээ. Энэ Steam дээр одоо тоглох болохгүй нэг бол энэ add гээд non Steam гээд тэгэнгүүтээ энэ Steam дээр энэ spin tires гээд энийг хитвчүүлэл add програм гэдэг дээр оруулах хэрэгтэй юм байна. Одоо энэ тоглоом гэдэг дээр энэ байж гэсэн үг. Spin tires. За тэгэл энийг зүгээр холбогдсон багт бол энэ системтэй spin tires руу шууд ингэ яваарчна. За тэгээд тэр холбогдсон тоглохдоо яах вэ асууд энэ multiplayer. За тэгэнгүүт одоо зарим нь ийм болцсон байгаа болохоор орохгүй. Ийм байгаа болохоор яачаас орохгүй. Тэгэхээр энийг итгэхгүй болгоод тэгэл одоо энэ ороод ирчихнэ. Энэ бол хуучаа. Тэгэл иймэрхүү маягаар холбогдоод тоглох юм да. Одоо жишээ нь дээр энэ white гэл одоо энэ ирүү тоглож ийн гэвэл ингээл найзгаа уурах боломжтой.